Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Сайн бацгаана уу? Metro Lounge 91.7 радиота болон On TV телевизтэй хамтдаа байгаа үзэгч, сонсогч та бүхэнд арай мэндийг хүргэе. Эрх зүйн тойл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За эрх зүйн тойл нэвтрүүлгийг Business Love хуулийн фирмтэй хамтран сонсогч, үзэгч та бүхэндээ хүргэдэг. Business Love хуулийн фирмийн хуулийн зөвлөх, бизнесийн зөвлөх азуу эрх хурал зэрэг байна. Арай мэнд хүргэе. Арай мэнд хүргэе. Үзэгчтэй, сонсогчтой бас энэ чимд хүргэе. За өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдэв хамтран ажиллах гэрээний асуудлаар. За тэгэхээр хамтран ажиллах гэрээ гэхээр эрх зүйн талаас нь бас бизнесийн ойлголтыг бас сонсогч өгсөн зүйтэй байх. Хамтран ажиллах гэрээ гэдгийг эрх зүйн талаас нь ярихаас өмнө хамтран ажиллах чадварын талаар яриагаа эхлэх үү. Тэгэхээр ер нь бол хүн төрөлхтний хөгжил одоо хэдэн мянган жилийн туршид ингэж одоо хавьсан өөрчлөж явсныхаа үр дүнд ер нь бол одоо нэг зүйл дээр хүрч байна л да. Энэ нь одоо Азад болон тийм ээ одоо Америкт, за Европт альч өнцгөөс авч үзэхэд юу гэхээр өөрсөлдөх чадвар гэдэг зүйлийг өмнө нь бол номер 1 тавьдаг байж. Та хэр одоо өөрийгөө амьдрал авч явах чадвартай, хэр мэдлэгтэй, хэр боловсралтай хэр одоо жишээ нь өөрийгөө бэлтгэсэн бэ гэдэг өөрөө номер 1 үзүүлэлт байсан бол харин одоо бол хамтрах чадварыг илүү номер 1 авч үзэж байна. Тэр үуч нэг хувь хүний өөрсдөх чадвараас илүү бусадтай хамтарч байгаа байдал нь одоо жинхэнэ нөгөө нэмэн үртгийг тийм ээ баялагийг бүтээх үндсэн шалтгаан юм байна. Тийм ээ хүчээ нийлүүлж хамтран зүтгэж хамтын зорилгод хүрнэ гэдэг өөрөө бизнесийн маш том одоо гол одоо хууль юм байна гэдэг нь өөрөө тогтоогдоод байгаа. Энэ ч утгаараа ер нь бол өнөөдөр бид нар хамтран ажиллах гэрээний тухай ярих гэж байна. Яг нь зүгээр ингээ ярихаар хүмүүс их олон сонсч ирсэн юм шиг боловч яг монголчуудаар аваад үзэхээр бид нар ер нь өөрсдөө их жоохон шүүмжлэмтгэ ханддаг шүү дээ. Ер нь бол одоо яг хамтрах чадвар монголчууд их муу тий спорт дээр ч гэсэн одоо юу гэдэг дандаа нэг юм соло тий анзаарсан төрлүүд дээр амжилт гаргаад байна гэл тий багийн спорт дээр муу байна гэлээ тий гэтэл спортын тэрийг гэж ярьдаг гэхээр ер нь бол ганцаарчилсан төрөл боловч энэ ч ганцаараа яваад байгаа юм биш ээ энэ чинь дасгалжуулагч гэж байна бэлтгэл хангагч гэж байна тий энэ бас багийн ажиллагааны үр дүнд гарч ирж байгаа зүйлээ гэдэг ингээд харилцсан гэж ярьж байдаг. Тэгэхээр ер нь бол яг бизнес дээр ч аваад үзсэн ер нь улс төр дээр ч гэсэн аваад үзсэн ер нь бол соло тоглолт буюу ганцаарчилсан тоглолт хол явдаггүй гэдэг нь бол тогтогдож штэ. Тийм улс төрчтэй өвч гэсэн ганцаарсан тоглоод байсан хүмүүс тэр үедээ л популизм гэж амжилтанд хүрдэг. Тэгэл цаг хугацааны явц байхгүй болдог. Бизнес дээр ч гэсэн ганцаараа зүтгээд ирсэн нөхдүүд бол өөрөөрөө л болгож явсаар байгаа. Тэгээд хүчин цучаад хүн өөрөө нөөц өөрийн хязгаартай учраас та. Ингээд байна. Тэгэхээр энэ хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангана гэдэг нь өөрөө тус бүрийн нөөцүүдийг нэгтгэж хамтран ажиллахын зорилгод нэгдэж байна. Энэ ч утгаараа хамтран ажиллагааны гол одоо дүрм нь өөрөө энэ хамт ажиллагааны гэрээ байдаг. Тэгээ яг ингээд базаад хэлэх юм бол юу гэх гээд байна вэ гэхээр ер нь багаар ажиллана гэдэг бол ерөөсөө л дүрмээ нэгдүгээр тохирно тэрнээсээ гажихгүй байна л гэсэн үг байхгүй. Одоо богоноор ярих юм бол замаасаа гарахгүй дайх хэвээр тийм ээ. Тэгээ бас тэр заасан дүрмд журмын дагуу явах хэвээр. Энэ ч үүднээсээ ерөнхийдөө бол монголчууд бидний хувьд бол хамтран ажиллах чадварт суралцах маш том түлхүүр нь өөрөө энэ хамтран ажиллах гэрээ байна. Ер нь байгууллагууд ч гэсэн ажилтан шалгаруулж авахдаа багаар ажиллах чадварыг нэгдүгээр тас тавиад байдаг. Тийм. Одоо энэ хүнтэй нийцэх тийм ээ. Зохицох чадвар гэдэг нь маш чухал зүйл болж байна. За тэгвэл яагаад хамтарч ажиллах ёстой юм? Энэ бизнес хийхэд ямар ач холбогдолтой юм бэ? Тэгэхээр энэ дээр нэг нэр томьёон дээр аваад үзье. Ер нь бизнес гэж юу юм бэ гэж та. Бизнес гэдгийг монголчлох юм бол аж ахуй эрхлэх арга ухаан гэж авчулсан байдаг. Монгол хэлний өгзүү тайлбартай байдаг. Аж ахуй эрхлэх арга ухаан. Тэгэхээр одоо хүмүүс маань одоо бизнес эрхэлж чинь гэж ярьж байна те. Тэгэхээр бизнес эрхлэхдээ тодорхой хуулийн этгээд аж ахуй нэгж байгуулдаг. Тийм ээ. Тэгэхээр аж ахуйн нэгж гэдэг тэгэхээр нөгөө бизнес эрхлэлийг нэгж гэсэн үг байгааз ингээд хаваад үзэхээр бизнес гэдэг нь аж ахуй эрхлэх арга ухаан гэдэг. Тэгэхээр аж ахуй нэгж гэдэг бол 3 хэлбэрээр байгуулах боломжтой байгаа. Монгол Улсын иргэний хуулийн дагуу бол компани, нөхөрлөл, хоршоо гэсэн 3 хэлбэрээр байгуулах боломжтой. За тэгэхээр энэ 3 бол хуулийн этгээд болж байгуулагдаж байгаа. Энэ улсын бүртгэгдэж байгаа. Тэгвэл хамтран ажиллах гэрээний нэг онцлог юу вэ гэхээр хуулийн этгээд байгуулахгүйгээр тийм үү? Хоёр болон түүнээс дээш этгээд хамтран тийм ээ ашигын төлөө үйл ажиллагаа явуулахдаа энэхүү гэрээг байгуулдаг юм а гэж ойлгож байна. Тэр болгон компани нөхөрлөл ашиг байгуулахгүй шүү дээ. Гэхдээ хамтраад ажиллаад ашиг олох зорилготойгоо ажиллаж байгаа тохиолдолд энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулах хэрэгтэй гэж ойлгож байна. Заавал одоо нөхрөл хошоо компани ч гэдэг юм уу тэр юм бас байгуулагч гэдэг юм уу ямар нэг юм байгуулахгүйгээр хамтрана гэсэн үг. Тийм гэсэн үг. Энэ гэрээний зорилго одоо онцлог нь юу вэ гэхээр зорилго нь ашигын төлөө бай гэж ярьж байгаа. Ашиг буюу
тодорхой зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллаж байгаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ үднээсээ энэ харилцааг яаж зохицуулах вэ гэдэг асуулт гарч ирж байна. За яг хуулийн этгээд гэж юу вэ гэж яриа л да тийм үү. Хуулийн этгээд гэж байгуулах гэж ярьж штэ тийм ээ. Энэ болохоор аж ахуйн гэж байгуулах гэсэн хоёр хэлбэртэй. Тэгээд энэ хуулийн этгээд гэж юу юм бэ гэхээр өөрийн нэрийн өмнөөс эрх хідэлж үүрэг хүлээдэг тийм ээ. За тэгээд доктортой үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс үүдэн гарах хариуцлагыг тийм ээ хүлээх чадвар чадамжтай байх, шүүхийн өмнө хэмжигч хариуцагч байж чадах ийм субъект болж хувирж байгаа. Тэгэхээр яг тэр хуулийн этгээдийг байгуулсан этгээдүүд нийлээд нэг хуулийн этгээдийг байгуулна гэдэг нь өөрөөр хэлбэл эндээс юу хэлэх чинь үгээр та ганц хүнтэй компани байсан ч гэсэн одоо ард иргэдийн нэг юм бодлоо байдаг байхгүй. Нэг ганц хүнтэй компани өөрөө хөрөнгө оруулалт компани байгуулсан. Тэгэнгүүтээ нэг болохоор компани нэрээр яваад байдаг, нэг болохоор өөрийнхөө нэрээр яваад байдаг. Тэгэнгүүтээ та яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ компани чинь тэр чигээр миний оруулсан хөрөнгө чинь миний өмч гэж яриад үгүй байхгүй. Компани гэдэг бол тусдаа хуулийн этгээд болох хувирчиж байгаа. Тэгэхээр иргэн гэдэг бол тусдаа ойлголт. Захиралч гэсэн иргэн байгаа зү. Иргэн гэдэг тусдаа хуулийн этгээд тусдаа ойлголт байгаа. Энэ тусдаа ойлголт болж шүү дээ. За яг энэ би зүгээр тайлбарлаж байгаа. Ер нь өнөөдрийн хэлэх гээд байгаа санаа юу гэж нөх гэхээр талууд хоёр болон түүнээс шийтгэхэд тийм ээ ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулахгүйгээр яаж хамтарч болдгийг тэгээд зорилго нь мэдээж ашигын төлөө гэж ярьж байна тийм үү. Энэ харилцааг яаж зохицуулд юм бэ гэдгийг энэ гэрээгээр зохицуулах гэдэг. Тэгвэл яаж зохицуулд вэ? Одоо тэр хамтарч одоо хөрөнгө босголоо гэхэд тэр хөрөнгөө одоо буцааж авах уу, хамтарч ажиллахаа болвол одоо яаж одоо энийг ингээд зохицуулах вэ? Энэн дээр хингийн юм ярьж байгаа. За нэгдүгürt болонгууд энэ гэрээ бол өөрөө Монгол Улсын иргэний хуулийн 3 дугаар дэд хэсэгт одоо байдаг буюу ажил гүйцэтгэх тусалцаа үзүүлэлттэй холбоотой гэрээт хамаардаг 48 дугаар бүлэгт хамаардаг ийм гэрээ байгаа. Тэгэхээр энэ гэрээн дээр үндсэн зааж өгсөн хэдэн онцлог шинжүүд байгаа. За нэгдүгээр энэ гэрээний зорилго нь ашигын төлөө юм байна. За нөрөө бизнес үүсгэж чинь тийм үү? Хоёрт болохоор энэ гэрээний хэлбэрийг зааж өгсөн юм бэ гэхээр заавал бичгээр байгуулах шаардлага тавигдаагүй. Тэгэхээр амаар болон бичгээр байгуулж болдог юм байна. Тийм ээ? Тэгээд халууд нэгдээд хамтын зорилгод хүрэхийн тулд тийм үү? Нэгдэж ажиллаж байгаа хэлбэр байгаа дааз. Тэгээд дээрээс нь энэ гэрээний нэг онцлог юм бэ гэхээр талууд энэ одоо гэрээнд оролцохдоо ямар эрх болон эрхийг эдэлж үүрийг хүлээх юм бэ гэдэг асуулт яригдаж байна. За мэдээж. Тийм. Тэгэхээр одоо энд чинь өөрөө мэдээж одоо юу гэдэг нь талууд хамтрах гэдэг. Гэхдээ юугаараа хамтрах вэ гэдэг асуулт яригдана. Тийм үү? Юу нийлүүлэх вэ гэдэг асуулт яригдаж байна шүү дээ. Тэгэхээр заха компани байлаа гэж бодоход талууд одоо нөгөө хувьцаа эзэмшигдэг шиг тийм ээ оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг тийм үү? Тэгээд тэрийгээр ногдлоо шиг авдаг яадаг. Гэтэл энэ хууль итгэхэд байгуулаагүй шүү дээ. Тэгэхээр хамтран ажиллах гэрээний нэг онцлог яадаг вэ гэхээр талууд за хоёр тал болон хоёроос дээш талууд хамтарч болно. За хоёр тал хамтарч байгаа тохиолдолд нэг тал нь гэрээ байгуулах хүссэн нөхцөлөөр илэрхийлээд одоо offer гэж яддаг гэрээний санал гэж ярьж байгаа. Нөгөө тал нь accept буюу тэр сандыг хүлээж авсаар энэ гэрээ байгуулагдсан тооцогдож болно. Заавал цаасан дээр буулах шаардлагагүй шүү дээ. Нэгдүгээр. Гэтэл хоёр болон түүнээс дээш этгээдүүд хамтраад энэ гэрээг байгуулж байгаа. Магадгүй 4 5 10 хүн ч хамтарч ажиллаж болно шүү дээ, тийм үү? Энэ тохиолдолд болонгууд эхний дээр болонгууд нэгэн сандаа илэрхийлээ нөгөөт нь хүлээж авсан тохиолдолд гэрээ байгуулсан гэж үзэж шүү дээ. Гэтэл хоёроос дээш этгээд хамтарч байгаа тохиолдолд бүх талууд хамтран ажиллах хүссэн нөхцөлөөр илэрхийлсэн байх хэрэгтэй. За. Ингэснээрээ энэ гэрээний тал болж хувирж байгаа. Гэхдээ нэг онцлог нь юу гэхээр энэ гэрээний тал болохдоо тодорхой нэг зүйлийг нийлүүлэх хэрэгтэй болно доо. Тийм ээ? Тэр нь хураамж гэж хэлж байгаа. Хамтраас гэрээний нэг онцлог болохоор талуудын оролцогч талуудын төлдөг хураамж гэж заавал байх хэрэгтэй байдаг. Тэгэхдээ тэр хураамж нь зөвхөн мөнгө хэлбэрээр байх албагүй. Мөнгө байж болно, хөрөнгө байж болно, ажил үйлчлэг байж болно. Тэгэхээр уян хатан байгаа дагааз танд мөнгө байна. Надад ур чадвар нь байна. Эсвэл магадгүй бэлэн хөрөнгө нь байна. Бид нар байгаа зүйлсээ нийлүүлээд яаж юм хамтран ажиллах гэрээ байгуулж болж гин гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг юм яригдж штэ. Мөнгө нийлүүлж болж гин, хөрөнгө нийлүүлж болж гин, ажил үйлчлэг нийлүүлж болж гин. Бүгдийг үнэлнэ гэсэн. Хөрөнгөө ч гэсэн зах зээлээр үнэлэх нь, ажил үйлчлэгийг ч гэсэн үнэлэх нь, тийм үү? Ингээд үнэлээд дундын одоо ингээнээр хэлэх юм бол та хөрөнгө нийлүүлээ, би ажил үйлчлэгээ нийлүүлээ ч гэдэг юм уу те. Ингээд талууд нийлүүлээ. Энэ нийлүүлсэн хөрөнгө нь өөрөө дундын хөрөнгө болж хувирдаг байхгүй юу? Дундын хөрөнгө болж хувирдаг. Тэгэхээр хувь хөрөнгө биш яхана шүү дээ, тийм ээ? Дундын хөрөнгө болж хувирдаг. Энэ дундын хөрөнгө нь одоо энэ хамтран ажиллах гэрээний үндсэн одоо суур тийм ээ одоо санхүүжилт гэдэг юм уу тийм ээ үндсэн одоо үйл ажиллагааны бүтцэн болж хувирдаг. Гэхдээ нэг онцлог байна. Тэр нөгөө монголчууд нөгөө хамтарч чаддгүй гэдэгтэйгээ адилхан тийм ээ. Нөгөө нэг жоохон мөнгө нийлүүлчих ингэ байжсэн нь боли би мөнгө авъя гэдэг зүйл байхгүй. Компани дээр бол жишээ нь яадаг вэ гэхээр та хувьцаа худалдаад авчлаа шүү дээ компани. Өөрөөр хэлбэл одоо 2 хүн нийлээд компани байгуулсан 500 мянган төгрөгөөр ч юм уу сая төгрөгөөр одоо компани байгууллаа шүү дээ. Тэнгүүд би компаниасаа гарлаа 500 мянган төгрөгөө одоо шууд авъя гэх ирэх байдаг байхгүй. Тэр мөнгөө яадаг вэ гэхээр нэг бол бусдад зарж тийм ээ өөр нэг хүн хувьцаа худалдаж авах гэж шүү дээ. Тийм ээ. Тэгж авнуулахаас бусдад зарж ч юм уу хөрөнгө гаргаж авдаг болохоос биш. Шууд нөгөө компанида буцааж өгөөд мөнгө авъя гэсэн бол байдаг. Яг энэ зарчим өөрөө энэ хамтын ажиллагааны гэрэн дээр үйлчилдэг байхгүй. Өөрөөр хэлбэл
та хөрөнгө нийлүүлсэн байна тийм үү? Энэ хөрөнгөө дундын хөрөнгө болоод хувирч штэ хамтраад нэг одоо байшин ч юм уу нэг ямар нэг объект ч юм уу ямар нэгэн үйлдвэр ч юм уу болоод хувирч штэ. Тэгээ энэс одоо би хөрөнгө авъя гэдэг асуудал байх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл эндээс юу ялж байгаа гэхээр нөгөө хамтраад үйл ажиллагаа бол тодорхой үр шим бий болно доо. Тэрийг одоо жишээ нь ноогдол ашиг байдлаар хуваарлах асуудал яригдаж болно тийм үү. Тэгээ яг зөвхөн ноогдол одоо үр шимийг ноогдох ашиг гэж яриа л да. Тийм ээ. Тэгэхээр энэн дээр болонгууд нөгөө анх би ярьлаа шүү дээ нөгөө хураамж гэж ярьлаа тий. Та нэгийг оруулсан би тавыг оруулсан байж болно доо. Хэрвээ тэх юм бол энэ дээр нэг асуудал яригдсан гэхээр тэгш эрхийн зарчим гэж ярьж байгаа. Гэхдээ энэ юу болж байгаа юм бэ гэхээр 5 хүн нийлээд ажилласан бол ашигла тэнцүү байна гэсэн үг шүү байхгүй биш байхгүй. Гэрэн дээр яг ингэж заасан байж болно. Гэхдээ ерөнхийн үндсэн хууль заасан үндсэн зарчмыг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр оруулсан хөрөнгийн хэмжээтэй хувь тэнцвүүлэн оноо гэж байгаа. За. Та нэг гаргасан би 5 гаргасан бол яаж гинэ? Тийм би 5 дахин илүү гаргасан байна шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагааны хамтын гэрээний үр дүнд бий болсон одоо ашигаас хуваарлах гэж байгаа бол яаж гинэ? Хувь тэнцвүүл. Энэ өөрөө шударга байгаа зү. Тэгэхээр эндээс нэг юм хэлэх гэж. Тэгш хуваарлалт гэдэг бол шударга ус байхгүй. Ер нь ажил дээр ч гэсэн сайн хийж байгаа муу хийж байгаа хоёр хүн яг ижлэн цалиа аваад ивэл шударга. Муу хийж байгаа нь хожоод сайн хийж байгаа нь урамгүй болоод дуусч байна да. Тэгэхээр тэгш хуваарлалт биш, тэгш боломж гэсэн үг байхгүй. Тэгш боломжийг санал болгосон тийм үү? Тэгээд тодорхой хувиа нийлүүлсэн байна тийм үү? Тэгэхээр энэ дээр ашигаад бас яаж гинэ? Оруулсан хураамжийн хэмжээгээр авдаг байх нь бас алдагдлаа адилхан. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд нөхөрөө дийлэнх хүмүүсийн их нэг бизнес эрхлэлтэй нэг одоо юу гэдгийг тооцдог үнэ зүйл нь юу гэхээр дандаа л сайхан байх юм шиг боддог. Дандаа л ашигтай байх юм шиг боддог. Тэр нөгөө алаагүй бага арсыг хувааж идэх гэдэг шиг тэрнээсээ болоод тэр үлсэрэг гэдэг. Гэтэл ашиг яах вэ? Алдагдлаар бол яах вэ одоо? Алдагдлыг бас яаж байрлах гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ашиг болон алдагдлыг оруулсан тэр хураамжийнхаа хэмжээгээр хуваарлаж болдог. Ийм харилцаа. Тэгэхээр ер нь л аливаас эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах гэсэн үг юм байна. Тий, эрсдлээс урьдчилан сэргийлэх нь хамгаална. Тэгээд сая зүгээр яг үзэгч сонсогчд манай гайхчих магадгүй л дээ. Биний хөрөнгө оруулчлаа дундын хөрөнгө болоо хөрчиж миний хөрөнгөтэй. Тэгэнгүүт дээрэс нь гол онцлог нь юу гэхээр би энэ хөрөнгөө буцаагаад авах боломжгүй мэн яриад шүү дээ. Гэтэл буцааж авах одоо жишээ нь тэр хөрөнгөө буцааж авахгүй байх хязгаарлалт тавьж байгаа нь юм бэ гэхээр эн чинь хувь хүний ашиг сонирхол хамтын ашиг сонирхол хоёрын аль нь илүү тавигдах вэ? Хамтын. Гэр бүл дээр ч гэсэн тэгдэг үст. Нэг гишүүний эрх ашиг сонирхлыг төрүүл тавиадах юм бол гэр бүлийн ашиг сонирхол унана үст. Тэгэхээр хамтын эрх ашиг ямагт хувийн эрх ашигаас илүү тавигдчих. Тийм ч үднээсээ таны оруулсан хөрөнгө бол хамтын тэр нэгдсэн зорилгод хүрэхэд зориулагдж байгаа учраас гэдэг үднээсээ хязгаарлалт тавьж өгж байгаа нь энэ үйл ажиллагааг доктортой ойлгох шалтгаан нь болж байгаа байхгүй. Тэгжиж явахгүй бол энэ чинь хамтын ажиллагаа биш болж өрнө шүү дээ. Тийм ээ одоо германчуудын ярьдаг зарчим байдаг шүү дээ. Богино зайд нэг талын ашигтай гүйхгүй гэж. Хоёр хүн хамтраад ажиллаж байгаа тохиолдолд нэг нь илүү ашиг аваад нөгөөх нь багыг аваад байвал тэр хүн сэтгэл дундуур байх нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө үнтэйгээ удаан хамтарч ажиллах нь ойлгомжтой. Тэгэхээр хамтарч удаан хугацаанд явахын тулд ашиг сонирхлоо анханасаа зөв тогтоож харилцах энэ зарчим дээр үндэслэдэг. Тэгээ яг зүгээр нэмээд хэлэхэд юу юм бэ гэхээр гэрээний талуудын тэгшэрх гэдэг дээр болонгууд тийм ээ шийдвэр гаргахад бол энэ гэрээний нэг онцлог байдаг бас. Юу гэхээр хамтран ажиллах гэрээ чинь хамтарч ажиллагаа юм чинь нэг зүйлийг бас ярих хэрэгтэй. Багийн ажиллагааны нэг үндсэн зарчим юу гэдэг хэлсэн те дөрмөө тохирно тэрнээсээ гарахгүй байна гэж ярьсан тийм үү. Тэрэн дээр нэмэгдээд яадаг вэ гэхээр баг гэдэг бол ахлагчтай зүйлийг хэлдэг байхгүй. Тэрнээс зүгээр л бөөгнөрлөг хэлдэг. Монголчууд ярьдаг шүү дээ. Хоёулаа байвал нэг нь ахалдаг, ганцаараа байвал малгай ахалдаг гэдэг. Тэгэхээр тодорхой мэдээж нь ахлах буюу удирдах юм байх шүү дээ. Тэгэхээр энийг анханасаа хамтраас гэрэн дээр яаж тусгаж өгөх вэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр янзын хувилбар байна. Нэгдүгээр нь болонгод хамтын удирдлагын систем гэж байдаг. За тэр нь яаж байгаа вэ гэхээр удирдлагыг хүмүүс одоо жишээ нь энэ хамтран ажиллах гэрээг байгуулсан нөхдүүд яг нь хамтарч хэрэгжүүлж болно. Гэхдээ энд нэг юм сонин зарчим байдаг нь юу вэ гэхээр хамтран хэрэгжүүлж байгаа тохиолдолд бүх талын оролцоо болон зөвшөөрлийг авч иж аливаа шийдвэр гаргадаг байхгүй. Зөвшөөрлийг авч иж. Тийм, бүх тал оролцох хэрэгтэй одоо тухайн хурал дээр. За. Дээрээс нь бүгд тэр зүйлийг зөвшөөрсөн байж шийдвэр гаргадаг. Гэтэл аль нэг тал нь оролцоогоос аль нэг нь зөвшөөрөөгүй бол тэр шийдвэр гарах боломжгүй байдаг байхгүй. Ойлгож байна уу? Бүх талууд хүлээн зөвшөөрж бүх тал оролцож иж тэр шийдвэр гарах боломжтой. Хамтын удирдлагын нэг онцлог нь. Харин дагаа зүгээр байгууллагын аж сонирхлын үүднээс ч гэдэм үү те яаралтай байгууллагын сонирхлуудыг шийдэх хэрэгтэй байх юм бол магадгүй одоо бүгдээс ч үлахгүйгээр шийдчихэд энийг жишээ нь одоо тийм ээ бусдын үүргийг даалгавраар үүсгэсэн гэдэг зарчмаарч гэдэм үү ингээд нөгөө нэг нийтийн аж сонирхлын хангах үүднээс шийдвэр гаргах тохиолдол байдаг. Гэтэл нөгөө нэг хувилбар нь болонгууд хамтран ажиллаж байгаа талууд харилцан тохиролцсны үндсэн дээрээс хин нэг нэгэ
Тийм ээ, удирдагчаар томилж болдог. Зүгээр тэр хүндээ болонгууд мэдээж удирдах давуу одоо шийдвэр гаргах давуу эрхийг олгох мөн дээрээс тухайн хамтран ажиллаж байгаа энэ байгууллага гэж яриа тийм ээ, хамтарч байгаа энэ одоо бизнесээ төлөөлөх эрхийг давхар олгодог ч гэдэг юм. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр удирдлагын зарчмыг яаж шийддэг юм бэ те? Мөн дээрээс нь оролцогчд хураамжаа яаж төлдөг юм бэ? Талууд эрхтгч байдлын тухайд яаж гаргадаг юм бэ гэдэг дээр ярьдаг. За яг хөө энэ гэрээний нэг онцлог нь юу вэ гэхээр мэдээж энд магадгүй 5 хүн хамтарч байгаа тохиолдолд болгонд гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд бүгд нэг санал эрхтэй гэж үздэг. Тэр их баг гаргасандаа биш. Шийдвэр гаргахад гэж байгаа шүү. Ноогдлоо шиг болон ашиг алдагдлал дээр болонгот яасан. Нөгөө оруулсан хөрөнгөний хэмжээ гэж ярьж байсан те. Онцлог нь энэндээ байдаг. Хэрвээ одоо янз бүрийн эрсдэл үүслээ гэхэд талууд одоо яаж шийдэх вэ? Заавал одоо шүүхэд хандах шаардлагатай юу? Их зөв асуулт байна. Тэгэхээр гэрээн дээр яаж заасан самарч. Жишээ нь энэ дээр нэг юм энгийн жишээ хэвэл та аливаа шийдвэрийг олонхын саналаар гаргадаг. Ялангуяа хамтран ажиллах гэрээн дээр бол олонх гэдэг маань энгийн олонх, дийлэнх олонх хоёр ойлголт байдаг л та. Ялангуяа хууль дээр бол энгийн олонх гэдэг бол 50 дээр нэмэх нь 1 гэсэн үг. 51-49 гэдэг шигтэй. Дийлэнх олонх гэдэг бол одоо 3-2-оос дээш гэсэн үг л 66-6-аас дээш гэсэн үг. Тэгэхээр ялангуяа гэрээн дээр яаж самарна? Одоо тодорхой асуудал үүслээ шүү дээ. Энийг яаж шийдэх вэ гэж байгаа бол одоо олонхын сандаа шийдвэрлэнэ гэж заасан бол 50 дээр нэмэх нь 1% буюу одоо нөгөө гишүүдийн олонхын сандаар асуудаг шийддэг. Тэгээд одоо жишээ нь юу гэдгийг хамтран ажиллах гэрээн дээр нэг заах ёстой нэг зүйл нь юм бэ гэхээр эрсдэл гэж сайн ярьж байна л та тийм. Тэгэхээр хэрвээ алдагдал гарвал мэдээж нэг оруулсан хөрөнгөний хэмжээгээр хувь тэнцвэрлэн хүлээнийгээ заачлаа шүү дээ. Гэтэл хин нэгэн итгээд гэрийг зөрчиж болно доо. За. Тэгэхээр энийг анханасаа гэрээн дээрээ ийм алдаа гарвал энийг ноцтой зөрчил гэж үзнэ гэж зааж өгсөн байгаа. Тохиолдолд эннийхээ дагуу талууд нөгөө этгээдийг энэ үйлдэлийг гаргасныхын төлөө ностоо зөрчил гэж үзээд одоо энэ хамтран ажиллах гэрээнээс гаргах асуудал ярьж байна. Энгийн жишээ авъя. За хамтраад одоо жишээ нь юу гэдгийг одоо тодорхой бизнес хийжсэн те. Гэтэл тэр нь болонгууд одоо юу гэдгийг энэ хамтарж байгаагаасаа илүү харж билүү 7 гэдэг шиг те. Иннээсээ гадуур өөр хүнтэй тохирол те. Нөгөө араар тавина гэдэг шиг те. Ингиж тохирох тийм ээ. Эсвэл хин нэгэн хүнтэй үн тохирчингуудаа одоо жишээ нь бараа үртэйгээ зарж штэ те. Зарчин тохирчингуудаа тэрийгээ болохоор нөгөө хамтран ажиллаж байгаа хүмүүсийн дэргэдэл болонгууд шал өөр үнээр тохироод тэгэнгүүтээ нөгөө нөхөр дээргээ дахиж уулзсангуудаа тэрнээсээ өөрөөсөө хувь аваад ч гэдэг юм ажиллагаа хийгээл ингээ нөгөө их муухай үйлдэлүүд гардаг байна шүү дээ. Тэр нөхцлүүдийг бүгдийг гэрээн дээр анхаарал татуулж өгөх хэрэгтэй байна. За уучлаарай. Ганцаарсан тоглолт хийхгүй. Хувийн ач сонирхол гаргахгүй. Мөн мөнгө төгрөгөн дээр ямар нэгэн нууцаар тэмээ тохирох асуудал байх ёсгүй. Гэх мэтчлэн те. Энэ бүх юмаа тусгаад энийг хэрвээ ингэх юм бол энийг ноцтой зөрчил гэж үзнэ гэдээ гэрэндээ заачих хэрэгтэй. Хамгийн гол нь тэрийгээ сайн. Тийм хөшүүрэг байхгүй юу? Тийм байна. Ер нь би одоо дахин хэлээд байгаа гэрээ гэдэг бол тухайлсан харилцааг зохицуулах биш. Тэрнээс үүдэн гарах ямар хариуцлагууд бий болох вэ гэдгийг яах нь вэ? Тусгаж өгч бүх нөхцлүүдийг хамгийн хатуу заалтуудыг тэнцээ оруулж өгч хин нэгэнд хариуцлагатай босох хөшүүрэг болж явдаг. Тэгээд яг энэ дээр нэмээд нэг зүйлийг хэлэхэд юу гэж байгаа саяны энэн дээр жишээ болгоод ярихад талуудын эрх үүргийн асуудал яригдана л да. Хамтран ажиллах гэрээн дээр оролцож байгаа хүмүүсийн эрх үүрэг яригдж штэ. Тэгэхээр үүрэг гэдэг дээр юу гэж нэг бусдын хүлээж байгаа үүрэг асуудал яригдж штэ. Тэгэхээр үүрэг дээр болонгод тодорхой аашлаарай. Үйлдэл болон эсвэл гэсэн хэрэг зааж өгч болдог. За тодорхой үйлдэл гэдэг бол ойлгомжтой тийм ээ. Та энэ гэрээ хамтран ажиллах гэрээний нэг тал болсноороо тийм ээ. Энэ одоо жишээ нь хин нэг нь удирдах ажил гүйцэтгэх юм бол тэрийг нь зааж өгөх хэрэгтэй тийм үү. Хин нэг нь тодорхой юм ялгамжтай функцүүд үүрэг гүйцэтгэж байгаа бол чи энийг гэж зааж өгч үүрэг үйлдэл. Гэтэл бас эсвэл зааж өгөх тохиолдол байна л да. Тэр нь юу гэхээр эсвэл гэдэг нь юм гэхээр ер нь бол одоо итгэхгүй байдлаар одоо багийнхаа эрх ашигыг хүндхийг хэлж байгаа. Одоо тэр хамтран ажиллаж байгаа гэрээнийхээ нөгөө нэгдсэн зорилго шүү дээ. Тэрний эсрэг зүйлийг одоо эсвэл байдлаар хийхгүй байхыг хэлж байгаа. Жишээ нь юу юм бэ гэхээр энд юу зааж өгч байгаа юм бэ гэхээр одоо ижил төрлийн үйл ажиллагааг одоо зэрэгцүүлэн явуулах, өрсөлдөх гэдэг асуудлыг хоригдж болно шүү дээ. Тийм ээ? Хамтран ажиллаж байгаа бол энэ өөрөө бид нар хамтын эрх ашигын төлөө явж байгаа учраас гэдэг юм уу. Ийм байдлаар анханасаа гэрээн дээр тодорхой хязгаарлалтуудыг зааж өгчээж энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр зөв явдаг гэж. Хэрвээ одоо хураамж төлдөг гэж байгаа шүү дээ. Хураамжийнхаа хэмжээгээр одоо ноогдол ашиг авдаг гэдэг.
Хургамжийн хэмжээ байхгүйгээр одоо тийм тусгагдахгүйгээр жишээлхэд одоо найруулагчдаар хамтарч ажиллаа гэхэд бид хоёрын одоо цэвэр хөдөлмөр дээрээс одоо нэгсэндээ хургамж бий болно гэсэн үг шүү дээ тий. бид хоёрт эд хөрөнгө байхгүй санхүү байхгүй гэхдээ хамтарч ажиллаад бүтээл гарна Яг нь оролцоо. оролцоо гарна. Тэгэхээр ийм тохиолдолд яах вэ? Энэ дээр болонгууд би түрүүн яг давтаад хэлээ. Хураамж гэж ярьлаа ш. Талуудын тодорхой одоо жишээ нийлүүлж байгаа зүйлийг л ярьж байгаа хураамж гэж нэрлэдэг болохоос ш тийм ээ. Тэрэн дээр болонгууд сая хэлсэнтэй мөнгө эсвэл хөрөнгө эсвэл үйл ажиллагаа гэж ярьлаа тий. Тэглээ гэхээр одоо жишээнд магадгүй хоёр тал хамтарч ажиллалаа тий. Ингүүд нэгдүгээрт тохирох асуудал яригдчих штэ. Тэрэн дээр болонгууд анханасаа одоо хинэн ажиллаа болж байгаа. За тийм. Дээрээс нь хинэн тэр ажиллаа болохоос гадна хинэн магадгүй тэр захиалагчид юм тухайн этгээд өмнө илүү хариуцлага хүлээж байгаа. Мөн үү? Оролцооны хувьд хин илүү байгаа дээ. Гэдгийг анханасаа тохироод мөн үү? За одоо 3-2 харьцаатай байна. Тийм ээ өөрөөр 60-40 харьцаатайгаар бит хоёр ингээд энэ дээр оролцох юм байна. Гэдгийг анханасаа тохирох хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд энийг аль болох ерөнхийдөө зөвөр энэ гэрээн дээр юу заасан байгаа л да хэлбэрийн хувьд бол ам болон бичгээр хийж болно гэж байгаа. Гэхдээ бичгээр хийх нь өөрөө илүү үр дүнтэй зүйл. Ялангуяа үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой магадгүй саяныхтай холбоотой юм асуудал үүсч болно шүү дээ. Тэр тохиолдолд заавал улсын бүртгэх хэрэгтэй гэдэг тийм үү. Тэгээ нотар дараалах хэрэгтэй гэж ядагтай адилхан тухайлсан одоо яг хамтарч ажиллаж чинь та хоёр тодорхой ашиг олох зорилгоор хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Танаа найруулагч та хоёр за нэг ажил хийх боллоо гэж бодъё л да. Тэглэхэд хин илүү оролцоотой байна гэдгээ тооцоод цаасан дээр буулгаж. Энэ тохиолдолд гарсан үр шимийн асуудлыг хүртэл тэгээд энэ нөгөө дундын хөрөнгө гэж ярьж штэ. Дундын хөрөнгө гэдэг бол зөвхөн та хоёрыг нийлүүлсэн тэр ажил хөдөлмөрөөс гадна тэрэн дээрээс үндэслээд бий болж байгаа үр шим байж болно шүү дээ бас. За тийм. Эн чинь бас нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэн дээр та хэдэн хувийн оролцоотой тэр хүн хэдэн хувийн оролцоотой гэдгээс хамаарал асуудал шийдэгдэж байна. Тийм. Тэгэхээр би хэллээ штэ. Нийлүүлж байгаа зүйлээ үнэлж сурах хэрэгтэй. Ер нь зүгээр нөгөө ихэд зүгээр дийлэнх хүмүүсийн нэг том султал юу гэхээр өөрийгөө үнэлж чаддаггүй. Тэгээд материалыг маяг үнэлдэг. Оюуныг үнэлж чаддаггүй. Тэгээд өөрийгөө үнэлж чадахгүй учраас үнгүй юм цэнгүүл байдаг байхгүй. Их ингээнээр хэлээ. Та үнийг төлж үнцнийг хөдөлж авдаг байхгүй. Тэгэхээр та өөрийгөө үнэлж чаддаг байх хэвээр, бусдыг үнэлж чаддаг байх хэвээр, тэрийг харьцаагаа тооцох хэвээр, тэгээд гэрийн дээрээ тусгаж өгөх хэвээр. Би их ингээнээр хэлээд байна шүү дээ. Одоо монголчуудад гадаадаас хөрөнгө оруулалт орох гол одоо хөрөнгө оруулалт багасаад байгаа шалтгаан нь юу гэхээр Монголд ерөөсөө маш тодорхойгүй гэж ярьдэж шүү монголчуудыг. Ерөөсөө төлөвлөж болохгүй нөхцөл байдал. За. Яагаад тэгэхээр улс төрийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байна. Дээрээс нь ямар нэгэн удирдагч юм уу ямар нэгэн төрлийн удирдлагын хүмүүс нь аливаа шийдвэрийг одоо баг гинт унтаж усан гутаа шийдвэрийг өөрчилдөг гэдэг юм уу. Тэгэхээр энэ тодорхойлохгүй байгааз тэгэхээр бизнесийн хамгийн том одоо суурь бол юу юм бэ гэхээр тодорхойж болохоос нөхцөл байдал байдаг байхгүй. Бизнест хамгийн муу зүйл бол тодорхойгүй байдал байдаг. Тэгэхээр энэ хамтран ажиллаж байгаа ч гэсэн ашиг олох төлөө байгаа шүү дээ. Тэгэхээр та ямар хувь оруулаад байгаа, тэр хүн ямар хувь оруулаад байгаа, яагаад байгаа бүгдийг тусгаж өгөөд цаасан дээр буулгаад ашигаа яг ингэж байна, алдагдлаа яг ингэж байна. Тийм ээ оруулсан хөрөнгөний хэмжээгээр хуваана гэдэг ингээ ярихаар та өнөөдөр бит хоёр хоёлаа хамтарч ирнэ гэж бодъё л да. Та 5-4 гаргаад би 1-4 гаргаад амшиг харагдаад та их гаргаад амшигдаад байна да. Гэтэл ашиг олох юм бол бас яах нь вэ? Та 5 төгрөгийг аваад би 1 төгрөгийг авах байхгүй да. Тэгэхээр тань ямар алдагдал байна? Гэхдээ бас нэг юм байгаа. Эрсдэлд учрах юм бол бас яг та 5 төгрөг гарснараа хүлээн, би 1 төгрөг гарснараа хүлээн. Тэгэхээр ихээс их багаас баг гарц гардаг. Эсвэргээрээ ихээс их ашиг олно, багаас баг ашиг олно. Тэгэхээр энэ оролцоогоо анханасаа гэрэн дээр зөв тохироод өгчих юм бол дараа нь би чамайг ингэж бодож ирсэн, тэгж бодож ирсэн нөгөө би чам таартай гэдэг кино шиг те. Ганц удаа үнсүснэг үүсээд байгаа гэдэг шиг ингээд нөгөө төсөөллийн бодлосоо болж бие биендээ гомддог, үл ойлголцдог юм лаваа юмнуудыг шийддэг хамгийн гол зүйл бол хамтран ажиллах гэрээ. Дөрөв энэ дэр нэмээ нэг зүйлийг хэлэхэд манайхан нөгөө хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болоод хүнтэй хамтарж байгаа болгоныгоо хамтран ажиллах гэлээ гэж нэрлэдэг талаас байна. За тэгдэг. Гэтэл маш олон төрлийн гэрээ байгаа шүү дээ. Өсөөр ажиллах гэрээ гэж байна, ажил гүйцэтгэх гэрээ гэж байна, даалгаврын гэрээ гэж байна, те. Хадгалах гэрээ, хадгалтын гэрээ маш олон гэрээ байгаа. Би өнөөдөр энэ болгох гэрэндээс салгаад өнөөдөр хамтран ажиллах гэрээг яагаад ялгаж яриад байгаа юм бэ? Та хэрвээ бизнесмен бол, та хэрвээ ашигт талаа ажиллаж байгаа бол, тийм ээ. Тэгээ дээрээс нь хин нэгэнтэй хамтарч байгаа тохиолдолд ямар нэгэн хуулийн этгээд байгуулахгүйгээр ажиллаж байгаа тохиолдолд хамтран ажиллах гэрээ гэдэг зүйлийг байгуулаа. Тэгснээрээ талуудын оролцоог тодорхой болно. Тийм үү? Шийдвэр гаргахын тодорхой болно. Удирдлага нь тодорхой болно. Мөн үү? Ашиг алдагдлын хуваарлалт нь тодорхой болно. Мөн үү? Ингэснээрээ үл ойлголцол гэдэг зүйл байхгүй тэр хүнтэй урт хугацаанд тодорхой хамтран ажиллах эсвэл магадгүй зөрчил гаргасан тохиолдолд мөн үү? Ядаж хал олгоос алах шалтгаан байхгүй. Нэг гэж хэлж байна. Шударгаар. Тийм. Хуулийн этгээдүүд бас хоорондоо хамтарч ажиллаж болно. Болно.
Тэгэхээр өөрөөр хуулийн этгээдүүд дундаасаа нийлээд хуулийн этгээд байгуулж байгаа биш үү гэжтэй. Тийм байна. Тийм байгааз. Одоо хоёр компаниуд дундаасаа нийлээд дахиад нэг компани байгуулж байгаа бол өөр асуудал. Хоёр хуулийн этгээд хоорондоо хамт ажиллаж байгаа бол бас л ашигын талаа хамтарч байгаа үст. Тийм байгааз. Тэгэхээр хинэн юугаа гаргаад ямар үнэлгээгээр яаж явах вэ гэдгээ бас энэ гэрэн дээр тусгаж өгч байгаа. Тэгэхээр энэ гэрээний нэг онцлог сая хэллээ тийм ээ, зорилго нь үү тийм ээ, хэлбэрийн үед ярьж байна. Талуудын одоо тийм ээ, одоо юу гэдэг эрх үүрэг тийм ээ гэдэг асуудлыг маш сайн тусгаж өгснөөрөө, оролцоонуудыг сайн тусгаж өгснөөрөө эргээд зөрчил гарсан тохиолдолд асуудлыг шийдэх хамгийн том гац. Тийм. Саянаас хойш нэг юм бодогдоод. Юу вэ гэхээр за ингээд нөгөө хурамжаар ингээд нийлүүлээд тэгээд тэндээсээ одоо хэдэн хувийг нь гаргаснаар ашгаа хүртнэ гэж байна шүү дээ тий. За та 5 төгрөг гаргалаа, би 1 төгрөг гаргалаа тий. Та магадгүй би ихийг нь гаргасан юм чи ингээд ажлаас хойш суугаад. Би тэгээд баг мөнгө гаргасан юм чи ингээд бүх ажлыг нь углаад. Тэгэнгүүтээ ашгийг нь мэдээж та 5 төгрөг гаргасан юм чинь та илүүг нь аваад ивэл яах вэ? Яг нь зүгээр наад дээр ч юм болохоор одоо нэг юм ярьж штэ хөрөнгө оруулалтын асуудал яригдчихээн. Үйл ажиллагааны асуудал яригдчих, гүйцэтгэлийн асуудал яригдчихээн тий. Зүгээр саяны би түрүүн та анзаарсан бол нэг зүйлийг хэлсэн байгаа. Хамтран ажиллах гэрээ. Энд ямар нэг удирдлага хэрэгтэй. Удирдлагын бүтц хэрэгтэй. Өдөртний үйл ажиллагааг авч явах ямар нэгэн субъект хэрэгтэй тий. Тэрийг нэг бол хамтран хэрэгжүүлэх юм уу эсвэл хин нэг этгээдийг төлөөлөн хэрэгжүүлэх юм уу гэдэг нь шийдэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр шийдлээсээ хамаарат үйл ажиллагааны зардал гэдэг чинь өөр ойлголт. За. Тийм үү. Нэг зүйлийг бас ялгаж ойлгох хэрэгтэй. Манайхан орлого ашиг хоёрыг хольж ойлгодог. Орлого гэдэг бол та үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд бий болж байгаа бүх нэмэх секторыг хэлж байгаа. Тэр нь шаардлагад гарч байгаа бүх зардлыг хасах буюу зардал гэж хэлж байгаа. Орлого, зардал хоёрын зөрүүг ашиг гэж нэрлэдэг. Тийм үстэй. Ашиг гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг зардал гэдэг дотроо нөгөө саяны хэлдэг үйл ажиллагааны цалин тийм үү, урамжуул өдөртмийн зардал, тэр хүний өдөртмийн аюул ажиллагааны гаргаж байгаа зардлуудыг оруулаад тооцсны дараагаар цэвэр ашиг гэж гарч ирж байна да. Эндээс одоо хинд яаж хуваарлах гэдэг асуудал тустай ойлголт. Тийм байгаа. Өөрөөр хэлбэл яаж гинэ? Таны нөгөө саяны яриад байгаа нэг юм ярьж штэ. Би илүү их ажиллаад байсан гэж ярьж штэ. Та 5 хоног ажилласан. Би 1 өдөр ажилласан бол тарж байна да. Тэгвэл таны цалин гэдэг ажлын хөлс гэдэг тустай ойлголт байхгүй юу? Тийм байгаа ч тийм. Тэгэхээр 6 өдөр ажиллаад энэ бүтээгдэхүүнийг бий болгосон бай. Та 5 өдөр ажилласан. Би 1 өдөр ажилласан. Тэгэхээр 1 өдрийн ажлын зардал хийдэв гэж тооцоод тэгэхээр одоо өдөрт одоо 50,000 болоо гэхэд та 5 өдрөөс 250,000 би 1 өдөр ажилласан 50,000 төгрөг байна да. Энэ чинь бол үйл ажиллагааны зардалтай ордог байхгүй да. Ойлгож байна уу? Энийг хасчаад бусад одоо түүхийд материал худалдаж авсан, хаамжлал худалдаж авсан, түрээсийн зардал бүх юмаа хасчаад одоо орлого зарлага хоёрын зөрүү гарч ирж байна да. Энийг ашиг гэж нэрлэдэг. За одоо энэ ашигаас харин одоо яаж хуваарлах вэ гэх юм бол хин одоо хураамж буюу хувийн нөлөөсөн өрөнгө нь хинт байна вэ гэдгээсээ хамаарч ялгаж ойлгож. Тэгэхээр энийг салгаж ойлгодгоос болоод хүмүүс хэрэлдээд. Тийм байна. Бүр энгийн жишээ ярих уу? Одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсээс хамгийн энгийн нэг 8 нэрийн дэлгүүрч юм ажиллаж байгаа хүмүүсээс би одоо жишээ нь асууя л да. За сард та хэдэн төгрөгийн одоо жишээ нь орлоготой ажилладаг вэ гэж асууя л да. Тэгэхээр орлого ашиг хоёроо ялгахгүй хүмүүс хариулдаг байна. За сард 2 сая төгрөг гэж хэлж. За та ашигтай ажиллаж байгаа юм байна те гэхээр тийм гэдэг байна. Та 2 сая төгрөгөө яаж тооцож байгаа юм гэхээр за яг хоо бараа худалдаж авсан те зарсан хоёрынхоо зөрүү маань 2 сая төгрөг гарч ирж байгаа. Ашигтай уусдаг гэдэг. Тэгвэл танай дэлгүүрт хэдэн хүн ажилтдаг ингэж. Эхнэр нөхөр хоёулаа гэж байгаа. Та хоёр өөрсдөө цалин тооцно эндээс. Гүү шүү дээ. Тэр ойлгож байна уу? Цалин гэдэг бол зардал шингэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө цалин энэ юу болж байгаа нөхөр санхүүгийн сахилга бат гэдэг ойлголтыг хүмүүс юусоо ойлгодог байхгүй. Тэр юу болж байгаа юм бэ гэхээр та дэлгүүр ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа байж болно. Гэхдээ тэндээс та дэлгүүрээс орж байгаа бүх орлого таних гэж бодож байгаа бол та хизээч өсөхгүй. Хизээч өсөхгүй. Тэндээс та өөрийнхөө тэр сард ажилласан цалингаа аваад үлдсэнийг буцаага тэр бизнес рүү оруулдаг байх шүү дээ. Энгийнээр хэлэх юм бол бизнес гэдэг бол хүүхдтэй адилхан байхгүй юу? Хүүхдэд төрүүлчингүүтээ өө чи том болоод яах аль би хоолой авч ичээд гэдэг бол хүүхд томрох уу? Томрохгүй ч дээ. Яг энэтэй адилхан хэрвээ тэр хүүхдэд томруулъя гэж бодож байгаа бол өөрийнх нь үйл ажиллагаанаас олсон орлогыг буцаагаад өөртөө нь зарцуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд би эндээс нэг нэлж штэ ашгийг өөртөө зарцуул. Тэгэхдээ өөрийнхөө цалинг зардалтаа оруулж тооцдог байхгүй. Тэгээвээс болоод яг таны ойлголт гарч ирж байна. Би илүү ажилласан. Гэхдээ чи илүү мөнгө гаргасан. Тэ ариу явдлаа гэдэг ингээд маргалдаад байгаа шүү дээ. Тэг ялгаж салгаж ойлгосон. Гэрийн дээрээ л их нарийн тусах. Яг энэ тухай ярьж. Тэ. Гэрийн дээр анхаас тодорхой тусах. Тийм ээ. Бүх зүйлийг салгаж яаж. Би санхүүгийн сахилга бат гэж яриад байна шүү дээ.
Энэ зүйлийг барьж чадах юм бол бизнес хүчтэй хөгжиж чадна. Өөрт нь өөрийнх нь олсон баялагийг өөрт нь шингээж эхлэх тусам бизнес томордог. Тэгэхгүй тэрийг нь авч идээд байх тусам бизнес байрандаа үлдээд жижигрээд тэгш иргээд дуусдаг. За баярлалаа. Битэрийн ярилцах сэдв хамтран ажиллах гэрээ байгаа. За тэгээд нэвтрүүлгийн цаг бас дуусгаж байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд сонсогчдоо миний асуугаагүй үлдсэн зүйл байвал яриад тэгээд өндөрлөх үү. За ерөнхийдөө хумаад хэлээ. Та бизнес хийдэг, тийм ээ, бизнес эрхэлдэг хүн байгаа гэж бодож чинь, олон хүмүүс үзэж байгаа гэж бодож чинь. Эсвэл бизнес эрхлэхийг зорж байгаа хүмүүс байгаа л да. Ягаад гэвэл нэмэлт орлогод хинч дургу байдаггүй шүү дээ. Дэлхийд дөрөв мөнгө байгаа. Хамгийн гол нь тэрийг олж харах, тий? Бас тэрийг олж авах чадвар, дээрээс нь тэр системд хэрэгтэй байдаг. Тэгэхээр бизнес гэдэг өөрөө мэдээж тэр ашигыг нэмүртгийг бий болгодог зүйл. Гэхдээ та бизнесийг хийхдээ хуулийн этгээд байгуулж, компани нөхөрл оршоо байгуулж ажиллаж болно. Гэхдээ тодорхой ашиг олохын тулд тодорхой хүмүүс бол хуулийн этгээдтэй хамтарч ажиллаж болно. Гэхдээ хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээ гэдэг зүйлийг байгуулж болно. Энэ гэрээний зорилго нь ашигын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн хооронд байгуулагддаг юм байна. Гэхдээ нэг онцлог байгаа. Энэ хамтран ажиллагаанда юуг нийлүүлж байгаа буюу тийм ээ хураамж гэж ярьлаа. Талуудын оролцогчдын хөрөнгө гэж юм байгаа. Энийгээ та мөнгөөр юм уу, эд хөрөнгөөр юм уу, үйл ажиллагаагаар юм уу те оруулж байгаагаа тодорхой үнэлээд энэ гэрэн дээр оруулж өг. Мөн үү? Ингэснээрээ та эргээд энэ хамтран ажиллагааны үр дүнд гарч ирэх ашиг, алдагдал алийг нь яаж хуваарлах юм? Мөн үү? Шийдвэр гаргахдаа хинэн давуу хэрэгтэй байх юм. Тийм үү? Ямар тохиолдолд хин нэгэн хамтран ажиллаж байгаа этгээд чинь гэрээгээ буюу одоо тийм ээ үүргээ зөрчсөн тохиолдолд та яаж өөрийгөө хамгаалах юм? Мөн үү те? За талуудын эргэтгэж байдал гэдэг ойлголтыг яаж одоо тийм ээ хангах хэрэгтэй юм. За мөн мэдээж энэ өөрөө хамтран ажиллагаа учраас удирдлага яаж шийдэх, хамтдаа шийдвэр гаргах гэдэг юм те. Хин нэгнийг удирдлага буюу төлөөлөл болгож тавиад явах гэдэг юм. Энэ бүх зүйлээ тусгаж өгснөөрөө хингийнээр хэлье. Та урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах гол гарц чинь энэ гэрээ. Тэгэхгүй энэ гэрээгүүгээр эхэлчээд 7 хоноо л өөлн дуурдаг. Тэ? Эсвэл магадгүй зөрчил гаргалаа гингүүд бүр хонь чон болоод тэ баг бие биенийг үзэхийн арга байдалд ордог тэ. Гэтэл ийм юм байхгүйгээр анхаас цаасан дээр тусгачлаа. Гэрээ болгоод өөрчлөлаа. Тийм ээ? Ингэснээрээ та олон эрсдлийг хааж ийн. Мөн дээрээс нь олон боломжуудыг нээх тэр хүнтэй бусадтай урт хугацаанд хамтран ажиллах, хамтын зорилгодоо хүрэх үндсэн шалтгаан чи энэ юм аа. Тийм ч учраас ер нь багаар ажиллана хамтарна гэдэг бол дүрмээ тохирох, тэрнээсээ гажихгүй байхыг л хэлж. За баярлалаа. Яриа сонирхолтой байлаа. Хэрвээ танай байгууллагаас хууль зүйн тусалцаа бизнесийн зөвлөгөө авахыг хүсвэл яаж хандах вэ? За нэвтрүүлгийн доогуур гарч байгаа дугаараа ер нь манай ажлын цагаар тийм ээ өдрийн цагаар бол 70110409 гэсэн дугаар байгаа. За мөн дээрээс нь Facebook-ээр Business Law Firm гэдэг пэйж байгаа. Тэгээд магадгүй бас энэ одоо энэ та бүхэн одоо энэ үзээ сууж байгаа Metro Lounge FM 91.7-гийн YouTube суваг дээр манай энэ нэвтрүүлгүүдийн тийм ээ цувралууд ингээд тавигдчихж байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаад энэ дээрээс манай тэр юг пэйжийг бас тийм ээ олж хараад ингээд бид нартай бас холбогдож ирсэн болно. За баярлалаа. Ингээд эрх зүйн тойл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаараараа хамтран ажиллах гэрээ гэсэн асуудлаар ярилцлаа. Эрх зүйн тойл нэвтрүүлгийг Business Law хуулийн фирмтай хамтран хүргэдэг үлээ. Ингээд эх 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Түр баяртай. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Law хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна.